Одоо Европт амьдарч байгаа монголчуудын хувьд бол нэг давуу тал нь би юу вэ гэж хараад байна гэхээр аялах. Одоо юу гэдэг жишээ нь одоо бид нар ингээ Германд байгаа гэж үзэгдэж чинь л эргэн тойрны одоо нэг 9 хөрш орон байна. Тэд нар лүгээ шууд ингээл ойрхон аялчих болно. Онгоцоор, автобусаар, машинаар одоо юугаар яваад хүрчиж чинь. Тэгэл нэг хаяах нэг ганц ойрхон аялж байгаа ш. Тэгээд тэрнийхээ стори зургийг оруулахаар тэгэл байнгын аялаад байна уу. Ерөөсөө л аялал амьдарчдаг юм шүү. Кэх мөнгө олж байгаа юм шүү. Тэгж бодогддог байх гэж боддог. Гэтэ ягаад давуу тал юм гэхээр угаасаа жишээ нь Америк руу явлаа их чинь газар нутгийн том тэгээд магадгүй аяллаа гэхэд хойно Канада, урд нь Мексик тэгээ бүр урагшаа бүр сайн явж ээж одоо тэр өмнөд Америк руу очино. Одоо юу гэдэг нь Европт байгаа монголчуудын хувьд бол одоо Чехт байгаа монголчууд гэж бодоход Герман руу ирчиж болж байна. Юу гэдэг нь тэр өөр улс руу очиж байна. Францд байгаа, Италид байгаа гэл. Ядар за боли Германч байгаа биднэрээр бодоод үзэх чинь бид нэр шууд Дани, Польш, Австри, Швейцар, Франц, Бэлэг, Нидерланд гэдэг ингээ хөрш орны тооцоолол юм байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хоёулаа аяллаа талаар жага ярилцъя гэж байна. Дээрээс нь бас нөгөө нэг одоо яг өнгөрсөн хугацаанд ингээд аялж байхдаа өөрсдийнхөө нэг хоримтлуулсан жоохон ч гэсэн туршлагаас хуваалцаад яг Европын орнуудаар хэрхэн хямдхан одоо тий бага зардлаар аялах уу ч гэдэм үү тий эсвэл одоо яг аялж явах хугацаанд тиймэрхүү арга ашиглаад явчихаар бас нэг жоохон ч гэсэн мөнгөнд цагийн тэмэлттэй эдэн шүү гэсэн өөрсдийнхөө туршлагуудаас хуваалцъя. Миний хувьд бол одоо ингээд энэ Германд ирэхээс өмнө ингээ Монголд байсан хугацаанд одоо дэрмийг ингээ бодохоор шал хоёр өөр дэрмэ болчихж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ бодох чинь бол одоо юу гэдгийг Монголд байсан дэрмийг ингээ даваад үзэх юм бол нэг тэгэж аялалд цаг гаргана гэсэн ойлголт байхгүй. За аяллаа бай гэхэд барыг гэр бүлдээ цаг гаргана гэсэн ойлголтоор юу ч байхгүй л тийм байсан байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө хамаг цаг нь ер нь ингээл ажил дээр өнгөрүүлнэ. Тэгээд ажил нь дуусаад хагас амтан сайн амарна гэх юм бол аль нэг өдөр найзуудтайгаа өнгөрүүлнэ ч гэдэг юм. Ерөөсөө тийм гэр бүлээрээ өнгөрүүлэх цаг зав ямар чухал гэдгийг нэг тийг сайн ойлгов. Магадгүй залуу байсан байх л та. Тийм та хоёрын хувьд тэгээд ер нь бол хүүхдээрээ гэр бүл зохиогоод тий. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө нэг яг хоёлаа ингээл ажил хичээлдэл тэгэл завгүй байж байгаа л илүү гарсан цагаа одоо нэг аялалд зугаалах зарцуулъя ч гэж нэг боддгоо зарцуулъя гэд ч одоо мөнгө төгрөгнийх нь боломж болцоон ч нэг болдгоо ч юм уу тий. Энд ирсний дараа бол ингээд юм үзээд нүд тайлаад ирэхээр бас нэг харах өнцөг арай өөр болоод тий. Хүүе ямар үед ямар цагаа хэнд зарцуулах вэ гэдгээ бас нэг тодорхой хэмжээнд мэддэг болоод ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд гэр бүлтэй гарах цаг ямар чухал вэ гэдэг бол бас аялал хийх явцад бас их анзаарагдсан л дээ. Хамгийн анх яг гэр бүлээрээ ингээд хэдүүлээ энд ирчээд Германд ирчээд аялсан гэх юм лээ. Германыхаа хотуудаар явсан шүү дээ. Зүүн Германы хотуудаар явсан шүү дээ. Нөгөө Хемниц, Дрезден, Потсдам, Берлин тэгээд Чех ороод хальт Чех ороод гарсан гэдэг шиг. Тий. Чех орохдоо нэг зүгээр яг Прагаар орчвол тэгэл нөгөө нэг сумаар хоёр туулаа буудна гэдэг шиг. Тэгээд тэр чи аваа хэдэн хоног ингээд цаг хугацаа ингээд явчихж байгаа болохоор бас тэгээ ингээд өөр хотуудыг үзэхэр чинь бас ингээд шал ондоо харах өнцөг өөрчлөгдөд аял гэдэг чи өөр нь бас ингээд айгүй амттай ихнийг арга нь ингээд гэр бүлтэйгээ хамт явбал бас гоё юм байна ч гэдэг юм уу. Ер нь гэр бүлтэйгээ цаг зарцуулах юм бас нэг хэсэг нь аялал юм байна ч гэдэг юм тэгж анх бодогдчихсэн л та. Тэгэхээр ч нөгөө нэг хүмүүс ч бас сонирхож яж болно шүү дээ. Яаж ингээд аялаад байдгийг ингээд хаагур дотор яаж яваад байдгийг тий. Яг түрүүний нөгөө эхлэл хэсэгт хэлсэн шиг бус орнуудад ингээд оронч гэлтгүй бусад тэвүүдэд очиж байгаа монголчуудтай харьцуулаад Европт ирж байгаа монголчуудын хувьд аялах боломж хамаагүй нээлттэй хин цаашаа боломжтой. Тэгээд магадгүй хэмд төсрөө аргаар аялах бүрч их боломжтой гэж боддог байна. Тийм би ч гэсэн яг тэгж бодож байгаа. Яг Европын орнуудаар хэрхэн хямдхан аялах уу гэсэн бас нөгөө жоохон
мэдж авсан юмнуудаа суулцъя гэдгсэн шүү. Тэрний одоо жишээлбэл яг хамгийн нэгдүгürt бол би төлөвлөгөөгөө ер нь аль болох эртхэн гаргах хэрэгтэй гэж хэлмээр байгаа байхгүй юу? Төлөвлөгөөгөө гаргахдаа одоо дан ганц нэг улсынхаа нэг хот руу яваад тэндэл байгаад гэж бодохгүйгээр эргэн тойронд нь бас одоо ямар улсын ямар хотууд ойрхон байгаа үзэж харахаар одоо хүмүүсийн аягүй их зөвлөдөг тэр хот руу заавал очиж үзээрэй, тэр улс руу заавал очиж үзээрэй гэсэн тэр газар руу бас ингээд нөгөө түрүүний бид хэлээдсэн шиг зүүн Германы хэдэн хотуудаар аялж байхдаа бас нөгөө далмаар нь Чех ороод тэгээ Прагийг үзсэн. Тэгээ тэр маань бас айгүй гоё яасан. Яг тэрэн шиг бид хэд бас ер нь бол листэж явахдаа тэгэж нөгөө жоох ингэж хослуулж аялах айгүй дуртай. Одоо Ром явлаа гэхэд бид хэд за Ром дотор Ватикан улс байгаа юм чинь Ром орохдоо заавал Ватиканыг үзэн ч гэдэм үү те. Дээрээс нь дан ганц Ром орохдоо Ватиканыг үзэж зогсохгүй дахиад нэг ойрхон байдаг Тиволи гэдэг нэг тосгон байлоо да тий. Тэгээ тийшээ нь яваад үзвэл бас айгүй гоё юм байна гэд ингээд жоохон цаашлуулад ингээд судлаад хослуулад явхлаар бас айгүй айтайхан юм билий. Ер нь тэгээд эхнийх бол төлөвлөгөө тэгээд эрт төлөвлөгөө гаргах нь чухал байна тий. Яг манай мужийн хувьд л угаасаа хүүхдийн сургуулиуд хүүхдийн нөгөө сургуульчны 7 сарын сүүлээс амраад 9 сарын 10-даар орж байгаа. Тэгэхээр яг бас яг тэр хүүхдүүдийнхээ амралттай зэрэгцүүлэл гэр бүлтэй үр хүүхдтэй хүмүүс нь үлэг амралтаа тэгжэл тааруулдаг шүү. Тэгээ сая ингээд энэ амралт гэдгийг ингээл бодоход ч одоо ягаад чи Монголд байхад ингээд нэг амралт аавна гэхээр нэг хэрэг хийцэн юм шиг санагдаад. Яг нэг амралтаа авъя хэлчих гэхээр нэг болохгүй юм л гээд байгаа юм шиг. Тэгээ тиймэрхүү нэг сонин сэтгэлгээ их төрдөг байсан. Тэгтэл чи яг үүндээ амралт гэдэг чинь цаанаасаа хүнд угаасаа л байх ёстой. Тэгээд чи тэрнийг хүртэх хэрэгтэй юм аа хүртэж байгаа зүйл байгаа байхгүй тий. Тийм хуулийнхаа дагуу тэгээд тэр олон жилийнхээ энергийг ингээд зарцуулсныхаа нөхөн төлбөрөөр буцаад нэг хүн чинь батарейгаар бодлоо гэхэд буцаад нэг цэнгэлмээр шүү дээ тий. Тэр цэнгэлэлт нь бас тэр амралтын өдрүүд болж өгч байгаа байхгүй. За ингээд эхний зөвлөгөө нь үлдээ ингэж штэ төлөвлөгөө гарга тий. Эртнээс гарга тэгээд ажлынхаа амралттай магадгүй уялдуулч гэдэг юм хэлж штэ. Яг эртнээс гарга гэдэг нь яг хугацаагаар хэлвэл яг хэдийн хугацааны өмнөөс ер нь аяллаа төлөвлөн гэж бодох юм бэ? За миний хувьд бол нэг дор хаяж хэдэн сарын өмнөөс гэж хэлмээр байна. Яг хэдэн сар гэдэг нь тэгэхээр нөгөө одоо яг энд нөгөө нэг жишээлх юм бол хурдны галт тэрэгний билетэлээ гэж хэлээ тий. Тэгэх юм бол цагийн хэтэрхий тулгаад авах юм бол нөгөө хурдны галт тэрэгний билетнүүд ч бүр амар үнэн өсчдөг. Эсвэл одоо онгоцны билет ч гэдэг юм уу, эсвэл одоо буудлын одоо захиалга хийх ч гэдэг юм уу тий. Энэ мэдчлэн юмнуудаа адаглал нөгөө нэг олон агаарын тээврийн компаниудын олон саналуудыг хооронд нь ингээд жоохон харьцуулж хараад тэгээ ингээ анализ хийж агаад за энэнгээр нь ийшээгээ явчвал арай илүү хямдхан тусах юм биш үү? Эндээс ийшээгээ энэ маршрутаар явчих юм бол ингээд хамаагүй хямдхан болчих юм байна. Буудлынх нь үнэн болох юм байна. Энэ газруудаас захиалга хийж болох юм байна гэд ингээд судалчихна. Дээрээс нь тэр одоо улсын тэр хот руу тэд хоногоор аялалд явхад ойролцоогоор нэг тэдэн төгрөг хэрэг болох юм байна шүү. Тэрийгээ ядчил урьдчлаад бас хадгалаад хоримтлуулаад эхэлчмээр байгаа байхгүй юу? Яг зөв. Тэгээ бидний хувьд бол одоо дараа нь тэгж хэдэн хотуудаар явчаад Итали руу явж байсан тий. Тийм. Яг хамгийн анх за яг Германд ирснээсээ хойш Европын орноор явж эхэлсэн гэвэл нөгөө өстой Чех руу ороод гарсан гэдэг шиг яваад дараа нь яг Европын өөр орн руу явсан гэвэл Итали баг шүү дээ тий. Тэгээд Итали явахдаа би тэд Ром явж исэн. Дараагийн зөвлөгөө нь болохоор хоримтлал бас нэг хэдэн сарын өмнөөс эхлээд ингээд үүсгэж эхэлчих хэрэгтэй гэдээ ярьсан шүү дээ. Яг аялахтаа зориулаад тодорхой хэмжээний мөнгө хоримтлал үүсгэжүүл дээрээс нь одоо хэдэн сарын өмнөөс ингээд аяллаа төлөвлөөд тий адаглал одоо онгоцныхоо билетнүүдийг захиалчих ч юм уу. Эсвэл одоо буудлаа захиалчих ч юм уу тий. Тэгээд эсвэл одоо тэндээ очиод үзэх харах юмнууд нь ингээд татгшаа ороход тасалбартай байж болно шүү дээ. Тэднэрийгээ ингээ авчлаа гэхэд чинь тэнд очиод нөгөө аялж явах үедээ гаргах зардлууд чинь ч гэсэн харьцангуй багасаад явчихна. Дээрээс нь одоо жишээлбэл хэдэн сарын өмнө явчлаар чи хэдэн сартаа ингээ хуваагдаад
тэр төлбөрүүд ингээд төлөгдөд явчихлаар яг санхүүгийн хувьд ч гэсэн ирэх ачаал нь айгүй багасаа явчихж байгаа байхгүй юу? Нөгөө эхлэл хэсэгдээ ярьжсэн шүү дээ. Европт байгаа хэд маань арай илүү давуу талтай тэр нь аялах дээр гарч ирдэг гэд. Яагаад тэгэхээр одоо зөвхөн Германыг тойрол 9 одоо хөрш орнууд байна тийм ээ. Тэгэхээр чин давуу талыг ашиглахын тулд бас нэг төлөвлөгөө хэрэгтэй тий. Нэгсэндээ аяллаа маршрут гэдэг юм уу? Тэр талаар. За. Тэр ер нь дараагийн зөвлөгөө байж болох уу? Маршрут бол яалтчгүй бас аяллаа тэр зардлыг хэмнэх маш чухал юмнуудын нэг нь гэж би бол яг ойлгож авсан. Манай ээж ирчээд удаагүй ээж хахад бид хэд за ээжтэй эхлээд Германы Штутгарт хотыг үзүүлээд тэгээд Штутгартын Мерседес-Бензийн музей ороод тэгээд Страсбург ороод тэгээ ер нь ингээд нэг дан ганц одоо энэ Германы хотууд гэдэг ахгүй юу яавал Европын өөр орн руу аялуулад үзүүлчих юмсан гэл нөгөөд ч одоо нөгөө нэг гар ирээд буугаа арна гэдэг шиг бас цаашаа давраа тийм тэгээд тэгснэ яг нөгөө Штутгарт руу явж ахт штэ тэнгүүдлээ нөгөө нэг Flixbus-ийн ап руу орчоод за юунаас манай хотоос одоо Парис орвол хэд юм бол доо тэгэл хайсан чинь нөгөөдх нь амар үнэтэй тэгэл ер нь нийш тийшээ ингээд судлаалсан ер нь нэг л ингээд хотлоо юм шиг санагдал тэгээ яг байжгаад өөсөө Страсбург орно гэд билетээ авсан байсан юм чи Страсбургээс Парис руу явбал ер нь бас яг улс дотроос гэвэл хамаагүй хямдхан байх юм билүү гэж дод маршрутын нэр арай өөрөөр үзээд үзье гэдгсэн чинь бүр 1 еврогоор нэг хүний 1 еврогоор Парис орно гэд. Тэгэхээр за энэ ч удаа хутлаа ах гэд бүр баг ингээд нөгөө нүдэндээ итгэхгүй гэдэг шиг танд харуулад энэ үний болов хараа. Тэгээд та тэрнгээр нь ямар явж үтсэн байгааш мэдэхгүй штэ. Тэгэл за яад ямар амтын үнчээс хотлаачсан авчигээд тэгээ билетийг аваад гисэн чинь ер нь бол үнэн байж таарсан. Тэгээд хэдүүлээ тавуулаа явсан. Тэгсэн тавуулаа. Тийм тавуулаа ирж буцах нийт зардал нь бараг л 50 евро ч лөө 50 евро ч амар хямдхан. Чи үгүй бодолтой зүгээр л Страсбургээс Парис хүртэл 1 евро гэдэг бодолтой. Тийм. Тухайн үед л ханш өөр байсан л та. Гэхдээ одоогоор ингээд төрүүллээ гэхэд за нэг 3800 төгрөгөөр нэг хотоосоо нийслэл рүү ингээд явчих чинь гэхээр. Тэгэхээр чинь маршрут гэдэг тэгээ тэрийг ингээд хайж олоод хаанаас айл өрхөө гэдгээ ингээд ухаад явах нь бол айгүй тийм чухал байгаа байхгүй тий. Тэгээд магадгүй аз таараад дараагийн хүмүүс ингээ хайгаад аз таараад дахиад ингээд нэг одоо 1 евро биш юм аа гэхэд 10 евро 5 евро гэд гараад ирвэл тэгэл тэр чинь банк амар хэмэлттэй тусч байгаа байхгүй тий. Зарим хүмүүсийн чинь бүр өстэй мөрөөдлийн хот наа шүү дээ очиж үзэх. Хайрын хот романтик гээл тий. Эвлин цамхаг гэдэр гээл тэгэл тэгжээд л тийш зөв 1 евроор сүнг гээл. Тэгтээ бол удаан явсан л та автобусаар болохоор тий. Нэг талтаа бүр бид идчих автобусандаа хонж буцаж ирсэн шүү дээ. Тэг яг хуу зарим одоо залуучууд айгүй их тэгж замдаа ингэж нэг автобусанд хонж явдаг нөгөө буудлын мөнгөө бас давхар хийнэ тэгээд бид өдөө үед болохоор зэрэг угаасаа нэгч олон хоногор байх зорилгогүй аль болох богино хугацаанд тэгтээ бас боломжийн зардлаар явахыг хүсэжсэн болохоор буцахтаа автобусанд хонж исэн тий. Тэгэл яг хүмүүс өөрсдөө тэгэл ингээл эрсдлээ даагаал ингээл явна гэвэл тийм боломжууд байж л байгаа. Хүсвэл тийм ээ. Тийм. Үгүй би ингээд таавра сайхан явмаар байна гэвэл мэдээж сонголт нь байгаа шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь зорилго нь яаж хямд төсөр байх вэ гэдэг байхгүй. Маршрутаас гадна бас цаг хугацаа нь айгүй чухал байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол нөгөө нэг сургууль цэцэрлэг эхлээд тэгээд тэрнээс хоошоо ингээд нислэгүүдийн үн бүр амар буурчдаг. Одоо жишээлх юм бол бид хэд Ром руу явахдаа нэг талтаа бараг 10 евроны үнэтэй онгоцны билет авч явж исэн. Тэгэд 10 еврогоор онгоцоор нисээд Европын өөр орн руу 2-3 хаан цаг яваад очиж гэхэр бүр тэр бол нэр гайхалтай гоё байгаа байхгүй юу? Тийм. Тэгтэл чи ингээд тэрийг магадгүй дараа нь зургийн сториг нь харж байгаа хүмүүст бол ингээд тийм ингээд явсан гэдэг чи айгүй үнэтэй харагдаад байгаа. Тэгтэл чи яг бодит байдал дээр өөрөөсөө ингээд юм хөгжсөн мэдээлэл хөгжсөн үед ингээд тухаад ороод ингээд явах юм бол ийм
боломжууд байдгийн шүү тийм ээ. Тэгээ яг түрүүний хугацаан дээр игээд ярих чинь яг 7-оос 9 сард ингээл юмнуудынх нь үннүүд нь айгүй өндөр байж байжсэн аа. Жишээ манай мүжээргээд батхад яг хүүхдүүдийн сургууль чинь ингээд 9 сарын 10-даар эхэлчихэж байгаа. Тэгэл 9 сарын 10 гээл эхэллээ гэхэд баг дараа 7 хоногийнхын юмнууд нь ингээд харьцуулахад ингээд пак гэдэг айгүй хямдарсан. Тэгэхээр яг одоо гэр бүл рүү ганц вэ ч юм уу эсвэл хүүхдгүү гэх тиймэрхүү хүмүүс байлаа гэтэл хичээл орсны дараах одоо юу гэдэг юмнуудыг ингээд харах юм бол 9 сарын наан цаана гэж харьцуулах юм бол айгүй ялгаатай. Тийм асар ялгаатай. Дээрээс нь нөгөө нэг яг зарим их сургуулиуд чинь ингээд 10 сар гаргаж иж одоо ихтэй сургуулиуд чинь 10 сар гаргаж иж хичээл нь эхэлж илаа гэхэд тэрнээс өмнө тэгээд хичээл сургууль эхэлсний дараа тэрнээс өмнө гэхдээ хитрхи хичээлдээ төхөөлөхгүйгээр энэ төр явхад айгүй хайтаахан байгаа байхгүй тий. Тэгээ одоо манай энэ доор амьдардаг нэг герман охин гэлдэг чи эднэр чинь багасаа бүр ингээд аяллаа ингээд төлөвлөө тэрний хөдлөө цаг гаргаад ингээд сурцсан тий. Жишээ нь ингээд тэр чи одоо 3 сард л 2 сард л ингээд уулзчаад ярьж байгаа чинь би одоо ингээд 6 сар диплома бичнэ. Тэгээ диплома өгчнэ. Тэгээ би дараа нь 6 сараас хойш 7-8 9 сар гээ 3 сар ингээд Европоор аялна гэд аль 2 сараас төлөвлөсөн. Тэгээ тэрийг ингээд явж байгаа. Харин тэгэхээр ерөөсөө тэр төлөвлөгөөгөө эртнээс гаргаад тэгээ бүр тэрэндээ зориулаад хадгалаад хөрөмтлүүлээд маршрут тэр цаг хугацаа юм айгу зөв гаргаад ингээд явах юм бол ерөөсөө тийм амар үнэтэй өртөг гарахгүй. Тийм. Өртөг багтай дээрэс нь яг ингээд төлөвлөгөөтэй юмыг гаргачихна гэдэг чинь дараа нь ингээд цаг хугацааны явчихсан айгу хэмнэлттэй болоод өгчөж байгаа юм. Үүсэх юмнууд нь тодорхой болчихоор чинь тэгэл пак гэл явчихна. Тэгэхгүй ингээд төлөвлөгөө гараагүй нэг хоттой очичдаг. Оцсныхоо дараа ингээд заа өнөөдөр юу үзэх вэ? Энэ хотод чинь юу байгаа вүлээ гэд байгаа дэвэл бас сонин шүү дээ. Тэгэхээр очихоос өмнө тэр хоттой үзэх харах юм юу вэ? Хаана очил юу үзэж болох нь тий? Тэрийг яаж явбал яаж үзэх үү? Тэгээд одоо жишээ нь манай ингээд хотоор ботгож ч гэсэн 5 дахь өдөр ингээд бүх музейнүүд нь жишээ нь үнгүй болчдөг. Тэгээ бүх музей рүү хүмүүс үнгүй ингээд үзэх боломжтой болчих. Яг тэрэн шиг тухайн хоттой очлоо гэхэд бас тийм яг үнгүй үзэж болдог юмнууд нь байна уугүй юу тий. Тэр мэрийг хүртэл ингээд хараад ингээд төлөвлөчих юм бол айгуу тийм бүх юм тодорхой болчихоор занал нэг гоё гэдэг шүү дээ. Гэтэ би ингээд одоо ингээд ярьж байгаа нь би яг ингээд өөрөө төлөвлөд байгаа юм шиг сонсогдоод байгаас. Гэтэ бодит байдал дээр манай хонгороо төлөвлөдөг байхгүй юу? Хамаг төлөвлөгөө манай хонгороо гаргана. Би болж чинь би зүгээр гарын үсэг зурдаг би ингээд зөвшөөрч байна. Тэгээ би нэг баталдаг зүгээр. Батлав. А яг төлөвлөгч нь л манай хонгороо ингээл тийшээ авбал тийм юм, тийшээ авбал ийм юмтэй энийг аваа, тэрийг сонгоё. Энэ бодлон зүгээр юм, тэр бодлон зүгээр юм гэж хамаг юм нэг би хараад батлав. Тиймэрхүү шүү дээ. Тэгээ нэг одоо ийш тийшээ явахаасаа өмнө бас нэг YouTube-ийн бичлэгүүд үзээд бас тэгэхээр бас их зүгээр байдаг тий. Google дээрээс яг одоо тэр хатын үзэх харах юмнууд нь юу байна гэдгийг уншиж судлаад төлбөр мөнгө төлж одоо билет авч ордог газрууд нь айлын. Тэгээд зарим одоо жишээлбэл Ром руу яваад инглээ гэхэд дэлхийн 7 гайхамшигын нэгийг үзэх гэж одоо хүн болгон л мэдээж одоо асар их очир дараал үүсгэн тий. Тийм болохоор одоо нэг билетээ жишээлх юм бол очир дараалгүй ордог билет авчлаа гэхэд цагинд айгүй хэмнэлттэй. Тийм тэгээд дээрэс нэгэнт л тийм гоё юмнууд үзэх гэж байгаа бол нэгэнт цаг зарцуулаад явж байгаа бол дотгошоо нь орчих хэрэгтэй байхгүй тий. Одоо чинь колесио үзлээ гэхэд гадуур нь хараад өө ямар гоё ингэжснээс амьдралтаа магадгүй нэг л тийш очиж шүү дээ. Тэгэхээр чинь нэг мөрсөн очиж байгаа дээрээ дотор нь ороод ингээд бүр яваад үзчихвэл бас гоё байхгүй. Тийм ээ. Яагаад нэг билетээ урьдчилж ав гэдэг нэг учир шалтгаан нь билет нь бас дуусчдаг. Боломжийн үнэтэй билетнүүдийн хүмүүс урьдчилж авсаар агаад дуусчдаг. Тэгээ цагт тулахлаар амар үнэтэй билетнүүд байгаад тэрийг авч чадахгүй, орж үзэж чадахгүй байжсанд ороод урьдчилаад төлөвлөөд билетээ авчих юм бол тийшээгээ ороод үзчихнэ. Тийм. Гэх мэтчлээ айгуу давуу талтай юм лээ. Окей. Ингээд наан төлөвлөөд наан эртнээс нь захиалчих юм бол хямдхан олдно гэдэг нь шүү дээ тий.
Тэр жишээ нь одоо тэр Страсбургээс Парис явхад 1 евро байсан. Тэр яг юугаар явсан? Хаанаас яаж болсон? Одоо жишээ нь тэр Ром руу 10 евроор ниссэн гэдэг. Тэр нь яг ямар авиа компани байсан ч гэдэг юм хүмүүс сонирхчихж болно шүү дээ. Ер нь энэ одоо Европ дотор аяллаа гэхэд хямдхан билет санал болгодог тийм тээврийн ч гэдэг юм уу те аяллаа одоо мэддэггүй тийм юм газрууд одоо аппликейшн ч юм уу тийм үг яг юу байна. За яг Парис руу тэр нөгөө 1 еврогоор явдаг гэдэг бол Flixbus байсан. Үсээ ногоон өнгөтэй автоос хүн болгон бараг мэдчихэж байгаа шүү дээ тий. Нөгөөх нь болохоор нөгөө Ром руу явдаг ч юм болохоор Ryanair-ээр нисчихсэн. Тэгээ ер нь бол Ryanair-ийн нислэгүүд нь нэлээд боломжийн яг бусад дагаарын тээврийн компаниудтайгаа харьцуулахад харьцангуй хямд байдаг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь яг манай энэ хоттой маш ойрхон байдаг хотын онгоцны буудлаас Ром руу нисэхэд нийтдээ бид хэд чинь нэг 10 евро билүү дээ. Тэгээд ерөөхдөө нийтлэлийн нислэг ингээд айгүй хямдхан үнэтэй тасалбар олчлоо гэхэд буцах нь арай жоохон үнэтэй исэн ч гэсэн нэг хоорондоо дундчлагдаад тэгээд ерөөхдөө л бас ингээд зарлан гайгүй тусчдаг. Дээрэс нь одоо нөгөө Oigo Wings ч гэдэм үү, EasyJet ч гэдэм үү, Wizz Air энтэр гэл одоо зөндөө олон тэр агаарын тээврийн компаниуд байгаа. Одоо боломжийн үнэтэй тасалбаруудтай байдаг. Тэгээд тэднийг өөрсдөө ингээд явахгүй байсан ч юм бол хамаагүй ингээд яг явах гэж байгаа мэтэр ингээд жоохон судлаад хараад яг хаанаас хаашаа явхад боломжийн үнэтэй ямар агаарын тээврийн компаниар нь зорччиход одоо боломжийн үнэтэй тасалбарууд байна энтэр гэдэг маршрутаа тэгээд яг хэдийн үеэр бол боломжийн үнэтэй ах нь энтер гэдгийг хараад бас нэг жоох ойлголттой болоод авчвал дараа нь яг явах болохоор айгүй хэрэгтэй мэлээ. Манай ажлын нэг юм хитэ нөгөө энд нөгөө супермаркетуудаар нэг юм сэтгүүлүүд идэв штэ тийм ингээ аялж маялж каталогууд гарчдаг. Каталогууд гарчдаг нэг хямдхан аялал маяллууд санал болгодог. Тэгэд яг тийм нөгөө Lidl гэдэг супермаркет байгаа штэ. Тэдний аяллаа тэр каталог дээрээс нь хараад Италиар 3-7 хоногийн хугацаатай ч илүү ингээд аялахаар тийм ингээд аяллаа хөтөлбөр хийсэн гэж аахгүй. Тэгээ тэр нь болохоор машин унаа нь болохоор өөртөө тэрийгэ зохицуулах хэвээр. Тэгээд нэг хотод очиод 2-3 хоноод тэгээл зочид буудал модал бүх юм бэлэн. Тэгээл нэг хотод очиод 2-3 хоног аялжаал дараагийн хот руугаа яваал ингээд 3-7 хоног Италиар аялчаад ирсэн. Тэгээд тэр нь амар боломжийн үнэтэй исэн гэдээ өөрөө тэгдлээ. Тэгэхээр яг тэгж мэгж явахлаар бас ер нь бол яг нөгөө нэг мөнгө одоо боломж болцоо цаг хугацаанд байгаа тохиолдолд аюу зүгээр юм бэлээ. Тийм. Тэгээд дээрэс нь энтхийн тэр аялал жуулчлалын газрууд нь ч гэсэн хүнээ яаж татгаа бас мэдчихсэн байгаа даа байхгүй тий. Тэр үйлчлүүлэгчийг хаан гэж харахаасаа илүү мөнгө гэж харж байгаа байхгүй. Тэрний талаасаа зөв байгаа даа байхгүй тий. Яавал энэ хүмүүсийг татах уу гэдгээд бид нар бас мэдээд нь шүү. Тэгээ үнийг ингээ уйлдуулж гаргаж өгч чадаад байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээд ямар ч тийм нээлттэй биш тий. Ингээд үн мөн тодорхойгүй байж хаагаад болохгүй байж очснаа гинт аялын сезон гэсэн чинь үнэ гаргаад ирсэн чинь нөгөөдг нь барыг цус харуулахаар өндөр мөн санд болгодог ч юм уу. Тиймэрхүү юм байхгүй. Яг ингээд уян хатны нөхцөлтэйгээр сонголтыг олгоод байгаа байхгүй. Хэдэн сарын өмнөөс та ингээд захиалчих юм бол хямдхан авч болно. Гүй цаг тулсан нөхцөлд гэвэл үнэн нь угаасаа л огцсон өссөн байна. Тэгтээ олдсон ч гэсэн бас баг болцсон байна гэдэг ингээд нээлттэй юмыг гаргаж өгөөд байгаа нь бас гоё байхгүй. Одоо энэ ярих гэж байгаа юм бол яг зөвлөгөө ол биш. Гэхдээ зүгээр яг би яг ингээд өөрсдийнхөө яг аялж явах хугацаанд яадаг ийдэг ер нь ямар шүүх юм аягтай аялд юм бэ гэж бодоод үзсэн чинь бит хоёрын хувьд жишээлх юм бол одоо ийш тийшээ өөр орнуудын өөр хотууд руу явахдаа ч юм уу эсвэл Герман дотроо өөр хотуудаар нь аялж маялахтаа бол ерөөсөө шопинг хийн гэсэн асуудал бол ерөөсөө байдгүй юм байна гэж. Гэдгийг ажилласан. Тийм, бит хоёрын угаасаа аяллаа яг тийм одоо шинж тэмдэг нь таних арга нэг өвлөөсөө яст мэлхийн хэв загвар гэж байна шүү дээ. Ерөөс нэг тааваараа гээ сайхан чилрээл яруу сандруу гэсэн юм байхгүй. Одоо тийшээ ихгүй. За тэрийг үтсч. Тэнд бас тийм байна тийш очиж гэл яг нэг тийм нэг яг ингээд төлөвлөгөөгөө ол гаргачихж байгаа өдрөөр нь. Гэхдээ яг ингээд яг тэр төлөвлөгөөг бүр яг 100% биелүүлэх ёстой гэж ерөөсөө явдаггүй. За баригдмал биш. Тийм. Ихэнхийг амжуулчвал тэгэл сэтгэл хангалуун
За өнөөдөр сайхан хангалттай байлаа. Харж амарх уу гэж бараг. Тийм бид. Нэг тиймэрхүү хэв маягаар явдаг. Тэгээд ер нь бол ингээд ийш тийшээ аялаад явж байхдаа дэлгүүр эсвэл зүгээр л цагийн гарц, мөнгөний гарц юм шиг санагддаг. Тийм болохоор ерөөсөө тэгж дэлгүүр хэсдэггүй. Яг миний зүгээр авдаг нэг юм байдаг. Тэр нь бол одоо нөгөө соронцнууд хөрчин дээр наадаг соронцнууд. Тэрийг авчих юм бол тэгэл happy. Өөр илүү дотоо билет орсуулсан юм нэг цоглуулдаггүй бас. Тэр соронцол зүгээр шопинг гэлээ. Тийм. Тэгээд дээрэс нь хэдүүлээ чи ингэдэж ш та одоо юу гэдэг зарим тохиолдолд өөрсдөө нэг өглөөний хөжим өдрийнхөө цаг гэрээсээ ч юм уу бэлдээ авчдаг. Хинхтэй одоо нөгөө өдрийн аялал маялал хийж байгаа үед ч юм уу тий. Тэгээ тэр бас айгүй их юм бол бас мөнгөнд чимэлттэй тусдаг. Тэгээ цаганд ч бас хэмэлттэй тусдаг. Дээрээс нь бас айгүй эрүүл байдаг юм шиг санагддээ шүү. Айгүй хайтаахан. Тэгээ бас нэг хөөрхөн ингээд нөө явж яваад ядарсан хүмүүс чинь гинт нэг завсарлага хэрэг болох юм бол идэх юм уух юм бэлэн цүнхэн. Тэгээ энд суугаад амраад нэг жоохон юм идээд тэгээд цаашаа явъя ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол бас айгүй зүгээр идэв шүү. Тийм, өдрийн аялал яг тиймэрхүү юм хийж явахтал тэр айгүй зүгээр санагдав. Тэрнээс л одоо өөр улс руу аялснаа тэндээ очиод дэлгүүртнөрөө лимо бэлдээ тэ нэг л бас арай л өөр л ахaltaа. Дээрээс нь бас нөгөө нэг яг тухайн орныхоо яг гой амталж үзэх хэрэгтэй амтнуудаас нь бас идэж ууж үзэхгүй буцаад явчихвал бас жоохон харамсалтай тий. Би л жишээ нь анх ирчээд ингээд гэрээсээ аялж явна өдрөөр аялахын гэснээр гэрээсээ юм бэлдэх гээл жимс ногоогоо гэрээсээ авах гэхэл нэг төвөгшөөгөл санагдаад жилээ байгаа даа ингээл тэр дэргүүд энд нь очиод тэндээс нь л юм аваад ичж шít ядаргаа юм биш үү тий юм 3 инч гэдэг юм тэгэл бодоод идэгсэн байгаа байхгүй тийм өдрийн ч юм аялал хийлэхэд гэрээсээ юм бэлдээд явах нь бараг тийм уламжлалцсан тэгээд тэрийг ингээ явлаа гэхэд угаасаа автоматар баг бэлдээ шүү гэж ороод ирчихдэг болчихж байгаа байхгүй тэгээд одоо тэр чинь ингээд явах тусмаа л бүр ингээд энгийн лүгээд ингээд тэмүүлээд байгаа юм шиг. Тэрнээс л яг энэ Германд дөнгөж ирчээд байхдаа бол боддог байсан бодол одоо бодол ингээд шал өөр болчиход байгаа юм. Анх бол ингээд юм бэлдэн хитэн төвөгшөөгөл цаастай ядаргаа гадаа гээл те. Очоод идчих зүгээр бол гээл тэгтэл чи одоо болохоор эсрэг юу? Давай бэлдээ. Тодорхой штэ гэл ингээд тэр нэг бас тийм өөрчлөлтийн нэг хэлбэр болцсон байна. Тийм ээ тий. Хоёлаа одоо яг ингээд өнгөрсөн хугацаанд олж мэдэж авсан нэг ингээд жоохон ч гэсэн зүйлсээс ингээд хуваалцлаа штэ. Би танаас нэг шал өөр асуулт асуумаар байна. Яг тийм зөвлөгөөд. Яг хөө зөвлөгөө байж бас болох юм. Одоо нэг Европт ирчээд удаагүй байгаа. Тэгээд ийш тийшээ аялахыг хүсэж байгаа хүмүүс яг хаашаа явбал ер нь зөвөр олчих гэдэг юм ингээд бодож байгаа хүмүүс байж болно штэ тий. Яг таны хувьд энд ирснээсээ хойш одоо ийш тийшээ явж үзчихсэн газруудаас ч ер нь хамгийн гоё нь аль улсын аль хот байсан бэ? Миний хувьд Монгол маань л өчтэй. Монголын маань гүцэх ус хаан чалгатай. Тийм pop тий. Гэ яг нэг олон газраар явж үзээгүй ч гэсэн явсан ингээд газруудаас хатан мэдээж Герман дотроо бол анх явхад бол Берлин их гоё санагдчихсэн, Потсдам их гоё санагдчихсэн, Дрезден бас их гоё байсан, барилгууд нь их гоё тийм дунд зууны үе хэрэг юм шиг тийм айгуу гоё уран зураг шиг санагдчихсэн. Тэгээ яг улсуудаас гэвэл би бол Ромыг л нэрлэж чадхал юм байна. Яад бол яг бас нэг худлаа он ч гэсэн нэг жоохон юм уншдаг үний хувьд Ромын Колизей үзэх, тэгээ Роман форумыг үзэх гэдэг чинь би яг нэг түүхийн чимээр ингээд түүхэн дээгүүр халахад байгаа байхгүй юу. Тийм учраас тэр надад их гоё санагдчихсан. Одоо тэр Адриан хааны одоо нэг орд ингээд цаашаа тэр Тиволид тэр очиж үзсэн шүү. Тэр гээд бодоход ер нь тэр их гоё байсан. Тэгээ дотроо нэг Ватикан гээд жижиг улс байгаа. Тэрнгээр ороход их гоё байсан. Ер нь Ромын түүх, Ром гэдэг чинь бас нэг дэлхийг байлдан дагуулж исэн нэг гүрэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гүрний яг тэр чимээр нь явах. Магадгүй манай хар хорон
хар орон те яг тэрэн шиг ингээд юмнууд аваад үлдсэн байсан бол бас тэр жим ч гэсэн Ромын тэр одоо бүтээн байгуулалт ч гэдэм Ромын форум гэдэг. Тэрнээс дутхгүй том бүтээн байгуулалт манай хар орон ч гэсэн байж байгаа те. Одоо тэр хар орны одоо нөгөө манай ордны хэсэг байгаа шүү дээ. Тэр мэрчин ч гэсэн байгаа. Яг тэрэн шиг л яг тэр Ром надад их гой санагдчихсэн. Магадгүй бид монголчууд тэр хар орныг дахин сэргээн засварлаад нэг яг тиймэрхүү бүтээн байгуулалт хийчих юм бол тэр чинь ч гэсэн те бас нэг цаашдаа гадаад хүмүүсийг Монголдо аялжуулсаар татах нэг хэлбэр болчих واخгүй. Хар орон дээгүүр алхна гэдэг чинь те 1913 дугаар зууны дэлхийн төвөөр яваад байгаа шүү дээ. Тэрэн шиг яг Ромын форум, Колизеум үзэхэд яг нэг тийм түүхийн жим шиг тийм айгуу гой санагдчихсэн. Тэгээ тухайд бас бичлэг хийжсэн дээ. Бичлэгэн дээрээ ч гэсэн би хэлжсэн шүү дээ. Би ингээд энэ насандаа л ингээд 7 гайхамшиг нэг энэ Колизеум үзнэгч би л зүудэлж байгаагүй ч гэдэм тэгж бодчихсэн гэд. Тэр яг одоогийн нөхцөлтөл Ром их гоё байсан гэж л би хэлэх юм байна. Яг Герман дотроо гэх юм бол Берлин гоё байсан гэж би хэлжсэн. Бас тэр чинь бас л нэг түүхийг харуулж байгаа байхгүй тий. 89 онд Нурасан хаан тэрнээс өмнө хоёр Герман ямар байсан гэдэг ч юм уу тий. Тэгээд бөмбөгтөлтөнд өрцөн зарим барилга тэр чигээр нь хадгалсан байдаг ч гэдэг юм уу. Тэгээл бодох чинь ер нь хүмүүс айгүй ингээд түүгээ хадгалж авч үлдээд тэрийгээ дараа нь ингээд ашиглаад бизнесийн нэг хэлбэр болгож харуулж чадаад байна л. Тэгээ улсаа бас татаад шүү дээ. Улс руугаа ингээд хүмүүсийг бас татаад байгаа байхгүй. Тэгээд одоо Германаар ингээл бодох чинь мэдээж дэлхийн 2 дугаар 1-р дай 2 дугаар дай ингээд хоёулынг нь баг эхлүүлсэн улс дээ. Тэгсэн мөртлөө ингээд одоо ингээд харахад ингээд бүх юм айгүй гоё яждаг. Тэгэхээр тэр чинь тэгсэн мөртлөө барилгуудыг харахад яг л хуучных юм шиг харагдаж чадаад байгаа байхгүй. Тэр чинь тэгэхээр яаж ингээд гоё сэргэн эргээд тэрийгээ сэргэн засварлахтаа яг хуучныхын шиг хэлбэр загвараар хадгалаад тэгснэрээ ингээд дараа нь ингээд аялал жуулчлалыг өөрсдөндөө бас татаад байна гэдэг чинь бас их сонирхолтой содон санагдаж байгаа юм л да. За миний хувьд бол яг тийм л байна да. Одоо би энэ асуултыг танаас зөвлөе асууч. За хэдүүлгийнхээ хувьд бол бас яг Европын тийм олон орнуудаар явцсан уу гэвэл бас үгүй байгаа шүү дээ. Тэгээ яг зүгээр яг явж үтсэн, хийж үтсэн аяллуудаа гэж бодоод ирэх юм бол ер нь бол хамгийн анхны нэг олон өдрөөр хоногоор нэг гоё тав тухтай нөгөө өөрсдийнхөө хэв маягаар чийлэрч тэгээд их юм үзэж харж тэгж явсан аялал бол угаасаа л яалтчгүй Ромын аялал байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь яг ингээд маш адал явдалтай. Тэгээд үзэх харах юм гайхалтай их. Тэгээд тухайн үед нөгөө бид чинь бас нэг влог энэ төр хийдэг гэсэн бичлэгтэй. Тэгээд тэр мөрөн дээрээ ингээд цаг гаргаад яг дан ганц Рома үзэх биш Ватикан улсаар ороод ингээд уулзаж учирч байгаа хүмүүс нь хүртэл айгуу гоё. Тийм болохоор ер нь бол миний одоо яг энэ дэрснээсээ хийсэн аяллуудын ер нь барин номер 1 нь бол яг Ромын аялал байдаг да. Парис ягаад чи ингээд явахтаа нөгөө амир хүлээлт хитрхи өндөртэй явцсан. Тэр нөө хайрын хот мот гэл ингээл амар сүртэй бодоод явцсан. Тэгсэн чи яг оцсон айна болохоор нөгөө ингээд шал эсрэг байсан гэдэг. Жохон ингээд нөгөө нэг хулгайчтаас болоод айгуу тийм нэг тав тухаалдагдаад тэгээ жохон сэтгэгдэл жохон нэг тийм дундуур дуу шахуу ингээд буцаад ирсэн. Зарим хүмүүс ч нөгөө бас германаар сүртэй ярьд юм билээ шүү дээ. Би тийшээ явж байхад жоохон онцгүй байсан. Гэхдээ би тэр хотод дахиад нэг боломж олгоно гэж байгаа шүү. Тэр шиг яг гоо дахиад нэг Парист боломж олгоод нэрээ талааж гэх тухайн үед бол нэрээ бас нэг оюутан байсан болохоор аялал нь өөрөө дэндүү бас жоохон гурай байсан байж магадгүй тийм болохоор жоохон нэг тийм ингээд яг өөрсдийнхөө аяллаа хэв маягаар ингээд жоохон чийлэрч мэдрээд жоохон олон хоногор энэ төр явбал мэдээж бас Парис бас айгуу гоё л хатах. Яг таны хэлсэнчлэн Берлин ороход айгуу гоё байсан. Дээрэс нь яг тэр Потсдамын нөгөө ордон энэ төр бас айгуу гоё байсан. Мэдээж ингээд нэрлээд ивэл одоо Германы зөндөө олон гоё хотууд байна те. Гэхдээ бас нэг яг нөгөө хийж үзсэн аяллуудаас хамгийн одоо хүмүүсийн бас хийж үзээсэй гэж хэлмээр байгаа аяллууд бол дан ганц тийм хотуудаар аялах биш бас паркуудаар аялал бас айгуу гоё юм билээ
байлаа шүү гэж хэлмээр. Жишээлбэл нөгөө нэг Германд идэг Европын парк гэдэг аа шүү дээ. Европа парк гэдэг. Тийшээ очиод нэг өдрийг өнгөрөөлөө гэхэд хүн болгон тэнд ингээд зугаацах одоо адреналина ялгаруулад тэ таашаал аваад цагаа хөвгчлөлтэй зугаатай өнгөрүүлэх боломжтой. Тэгээ устай гэд ирэх юм бол жишээлх юм бол Гулантика ч гэдэм үү тий одоо янз янзын бас усан паркууд байгаа шүү дээ тий. Тиймэрхүү паркууд руу явж бас амарч аялж зугаалвал бас айгүй зүгээр идэм билий. Сүүлийн зөвлөгөө гэх юм уу? Бас нэг зөвлөгөө байна. Тэр нь юу гэхээр 49 евроны тикет гэж их гоё юм байна. Одоо ингэж байгаа байхгүй. Герман дотор бол одоо ингээд Германд бүх хот юунуудаараа тий улс даяар улс дотроо 49 сар болгонд 49 евро төлөөд хурдны галт тэргээс бусад бүх одоо нийтийн одоо юу гэдэг зорчигч нийтийн зорчих тээврээр 49 еврогооны тикетээр үнгүй явна гэж. Тэрийг би одоо тултал ашигла гэж хэлмээр байна. Яг л яг тэр 49 евроны тикеттэй байгаа нөхцөлд яг Германы одоо юу гэдэг юм бус улстай хил залгаа тий хил залгаа хотод байгаа шүү дээ. Тэр хотуудаараа дамжаад таад улс руугаа ч орох гэдэг юм уу. Жишээ нь бид нэр сая ингээд Швейцарын Schaffhausen гэдэг хот руу яваад тэнцэнэ Райны хүрхрээ үзэх гэж явхад яг 49 евроны тикетээрээ тэр хил залгаа хүртэл хот руугаа явчихж байгаа байхгүй. Тэгээ хоттой оронгуудаа тэнцэнээсээ 280 дээр тэр Швейцар доторх одоо автобус ч юм уу юунийхээ билетийг аваад тэгэл үзээд ирж байгаа. Тийм. Тэр ер нь айгүй давуу талтайсэн. Гэхдээ яг хуу жоохон хол зайтай болохоор замдаа жоохон ядрах гэдэг л нэг сул талтай мэлээ тий. 49 евроны билет байдгүй ахт чинь бид хэд чинь сарын зүгээр хот дотроо явдаг билетийг л 60-70 еврогоор худалдаж авдаг байсан. Тэгээд тэгэхэд чинь Герман даяараа явах билетийг 49 еврогоор гэвэл угаасаа амар хэмнэлттэй тасч байгаа байхгүй. Гэтэ яг онцлог нь мэдээж удаан явна. Хурдны галт тэрэг ирүүл мэдээж хурдан явчихна. Тэгэхээр яг 5 дахь хувьд л бас нэг дараагийн асуудал. Тэгтээ бол залуу хүмүүсийн хувьд бол тэрийг ашиглаад цаг зав зохицуулаад яваад ирэхэд болохгүй юм байхгүй. Тийм. Бид хоёр ямар ч байсан өөрсдөө үзэж харсан туршлаган дээр үндэслээ та нарт юм бас нэг зөвлөгөө маркаар хүргэлээ. Тэгээд энэ удаа бол Европын арнуудаар хэрхэн хямдхан аялах вэ гэдэг сэдв байла. Ингээд дүгнээд хэлэх юм бол хамгийн эхлээд бол ерөөсөө маш эртнээс төлөвлөж эхлэх хэрэгтэй. Ялангуяа одоо тэр ажил хийдэг үйл ажлынхаа амралтын хоногуудыг тооцоолоод зөв ингээд төлөвлөөд наан цаана оруулаад тэрснийхээ дараа маш эртнээс дорож хэдэн сарын өмнөөс хоримтлал үүсгэж эхлэх хэрэгтэй. Мөн дараа нь хэдэн сарын өмнөөс яг юугаар явахын, хаашаа явахын, билет нь ямар байхын гэдгийг хэдэн сарын өмнөөс шийдээд авцсан байвал их зүгээр. Тэр нь тэгээд маш их хэмнэлттэй тусна. Дараагийнх нь болохоор хэрвээ зүгээр ойрхон те нэг өдрийн ч юм уу аялал хийж байгаа бол заавал ингээд тэнд нь очиод юм идэн гэхийн оронд гэрээсээ ингээд юма бэлдээд идэж явах юма бэлдээ авчвал бас их зүгээр. Тэгээд сүүлийнх нь сая ялсан Германд юм 49 евроны тикет гэж байдаг. Тэрийгээ залуу хүмүүс байдаг бол тэрийгээ тултал нь ашиглаарай. Өөрийнхөө байгаа хотоос нэг магадгүй нэг 2 цагийн зайтай ч юм уу хотууд руу ингээд яваад үзэхэд бас аюу сонирхолтой гоё хөөрхөн курцтэй тийм өдрийн аялал болж чадна. Тэгээ бит хоёрын хувьд бол ингээд ямар ч байсан та нартаа болж л өгөл өөрсдийнхөө ингээд үжиж харсан тий багхан туршлагаа ингээд хөргий түгээе гэж боддог. Яагаад гэвэл ингээд одоо жишээ нь монгол хэлэн дээр ингээд мэдээлэл олно гэдэг айгүй төвөгтэй байдаг байхгүй. Жишээ нь ингээд англи хэл дээр, герман хэл дээр ингээд эрдэм шинжилгээний ч юм уу ямар нэг материалыг төвөггүй олцоход чадна. Тэгтэл яг монгол хэл дээрээ бид нэр ингээд хэрэгтэй мэдээлэлээ авъя гэхээр айгүй тутмаг байдаг. Тэр нь тэгээд магадгүй байлаа ч гэсэн тэр нь тийм олон нийтэд тийм нээлттэй биш байгаад байдагт нь миний хувьд жоохон тийм шүмжилтэй ханддаг учраас болж игэл бит хоёрын энэ бичлэгүүдээрээ ингээд хэнийг нь тэрэг болоосоо тий дараа эргээд үцгэж гисэн юм байдгийн байх шүү гэд мэдээлэл олж аваасаа гэсэн үднээс л нэгээ хийдэг. Тэгэхээр та бүхэн бит хоёрын бичлэгийг үзээд тэгээд таалагдж байгаагүйгээ ингээд нээлттэйгээр илэрхийлж байгаарай. Лайк, subscribe битгий мартаарай. Тэгээ бичлэгийн маань ер нь дуустал нь үзэж байгаарай. Илүү
шимтэй зүйлүүд нь яг төгсөлт нь гарч ирдэг юм шүү. За тэгээд бичлэг маань таалагдвал шеэр хийж бусдаа түгээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Баяртай.